Эрүүл хүнсээр дэлхийд айл нь ураатай хушган брэнд Хүмүүн олон улсын сургуультай хамтын ажиллагааны санамж жижиг байгууллаа. За энэ хамтын ажиллагаа нь 2026-аас 2027 оны хичээлийн жилээс эхлэн сурагч бүрийн өглөөний цайнд хушган брэндийн цамрын чөмгийг өгөх буюу сурагчдад байгаль орчны боловсрол, мод тарих, арчлах, бодит туршлага өгөх зорилготой юм. Хушган брэнд болон Хүмүүн олон улсын сургууль хамтран эрүүл хүнс, эрүүл ирээдүй санаачлагыг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж жижиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын хүрээнд 2026-аас 2027 оны хичээлийн жилээс эхлэн сурагч бүрийн өглөөний цайнд хушган брэндийн цамрын чөмгийг өгөх ба сурагчдын эрүүл ололтын дадлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ байгаль орчны боловсрол, практик судалгаа, ой нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицоор нь хэрэгжүүлэх урт хугацааны доктортой хамтын ажиллагааны эхлэл болж байна. Хүмүүн олон улсын сургуулийн эх хичээлийн жилд өглөө бүр сурагч бүрт өглөөний цайн дээр хушган брэндийг бас өгөх энэ ажиллагаа бол баталгаажиж байна. За хоёрдугаар бас тус сургуулийн хүүхдүүд одоо жил бүр манай одоо хушин төвлөл дээр очиж хүмүүн төвлөлийг жил бүр өөрсдөө мод тарих ийм хамтын ажиллагааг бол нээлээ завар. Гуравдугаар бас бид нэр энэ сургуультай хамтраад хушган брэнд бас хүмүүн сургуулийн дэргэдэх одоо судалгааны инкубатортай хамтраад яг энэ самрын хушин модны самран дотор ямар ашигтай одоо элементүүд байдаг, энэ нь яг хүүхдийн тархинд ямар одоо ашиг тустай талаар судалгааны ажил хамтдаа хийж, за энийг бас олон улсын хурлуудад хүүхдүүдээр дамжуулан бас танилцуулах юм ажлуудыг хамтын ажиллагаа бол нээж байна. За энэ хамтын ажиллагаа нь бас манай хушган брэндийн үйл санаа болоод хүмүүн сургуулийн цаашдын зорилт, за энэ COP17 энэ арга хэмжээний үйл санаатай ч гэсэн давхцсан маш олон юм аж холбогдлууд давхцсан юм үйл явдал болж байна. Баярлалаа. Хамгийн анхныхаа хамтлагийн хушган брэндтэй эхлүүлж байгаагаа бид бол хүүхдүүдийн эрүүл мэндэд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалтын эхлэл гэж ерөнхийдөө харж байна. Яагаад гэвэл энэ хушны самар маань өөрөө бас яг энэ хүүхдүүдийн эрүүл мэндэд одоо хамгийн баялаг антиоксидант орцуудтай тий ялангуяа хүүхдүүд өглөөнийхөө цайндаа хушны самрыг тогтмол хэрэглэснээр бид эдний бас судалгаагаар илрүүлэх гээд байгаа хамгийн том үр дүн бол хүүхэд нөгөө өглөөнийхөө цайг тогтмол уух нь өөрөө тухайн хүүхдийн эрүүл мэнд сурлагын амжилтанд нөлөөтэй байна гэдэг хамаарал их судалгааны одоо судалгаан дээр үндэслэж бид энэ төслийг эхлүүлж байгаа гэсэн үг. Энэ хамтын ажиллагааны хамгийн гол үр дүн нь сурагчид өглөөний цай болон өдрийн хоолндоо хушган брэндийн самрын чөмөг эзнэр анхаарал төвлөрөл, эрүүл мэнд, сурлагын чанар нь яаж өөрчлөгдөж байгааг судлах зорилготой. Судалгааны үр дүн болон сайн туршлагыг олон улсын хурал чуулган, тэр дундаа байгаль орчин доктортой хөгжлийн чиглэлийн олон улсын арга хэмжээнд танилцуулах юм а. Ингэснээр Монгол брэнд дэлхийд гарахад нэг алхам ойртно гэж үзэж байна.